Чи явж юм хэлж. За хот бодож байна. За сайн бацхан уу. Баялгийн эзэд ард түмний хөдөлгөөн отгоноос зөвхөн ийш ингэж сонсож. За энэ санхроо даа. За баялгийн эзэд ард түмний хөдөлгөөнөөс одоо ээлжит лайв мэдээлэл өгөх гэж байна. За наадан болсон, наадмаар бүгдээрээ сайхан наадцгаасан, найр хормын удирал ихэлсэн. За өргөжлүүлээд COP17 гэдэг дэлхийн нийтийн том хурал Монгол оронд болж байна. За энэ бүхнийг одоо энэ бүх хугацааг бид яаж өнгөрүүлвэ? Одоо цаашид юу хийх гэж байгаа вэ? COP17-д хэрхэн оролцох вэ гэдэг талаараа мэдээлэл өгье гэж ингэж та бүхэнтэй одоо уулзж байна. За найр наадмын удирал болохоор манайхан ч одоо юу ч яриад нэмэргүй болцоочдөг. За тэр үе маань жоохон гайгүй болж ах шиг байна гэж үзэж байна. За бид бол энэ хугацаанд зүгээр байгаагүй. Ямар ажил хийх вэ? Цаашдаа яаж ажиллах вэ? Энэ баялагын эзэд өөрсдөө одоо оюутлогоос үр өгөөж хүртэхийн тулд бидэнд цаашдаа хийх шаардлагатай юу байна вэ гэдэг талаар одоо олон зүйлийг ярилцаж одоо бид нар дотоод ажилдаа илүү анхаарлаа. За баялагын эзэд ард түмний хөдөлгөөн гэдэг одоо томоохон хөдөлгөөн байгуулсан. Энэ бол олон төрлийн хөдөлгөөн. Та бидний хамтын хөдөлгөөн. Үүгээрээ дамжуулж шийдвүлээ нэгтгэж хамтарч ингэж одоо баялагын эхийн үйл явц болон эрчимтэй өрнөнө гэж ингэж найдаж байгаа. За бид улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүдэд, засгийн газарт ерөнхийлөгчд олон зүйлийн шаардлагууд тавьсан байгаа. За хамгийн сүүлд одоо наадмын дараахан бид баялагын эзэд ард түмний хөдөлгөөнөөс оюу толгойн одоо төслийн сүүлийн хилцээрийн үр дүн Монгол улсын 34% эзэмшлийн бодит өгөөжийн талаар тайлбар тооцоол гаргуулахаар холбогдох байгууллага хүмүүст хандаж албан бичих хөргүүлсэн. За энийг та бүхэндээ товч эргүүлж сануулъя гэж бодож байна. За энэ албан бичгийг бид Монгол улсын одоо засгийн газар, ерөнхий сайд, за уул уурхайн сайд, сангийн сайд, за мөн одоо Эрдэнэс Монгол компанийн одоо захирал, за Эрдэнэс оюу толгой компанийн захирал, оюутлогоо компанийн захирал, оюутлогоо компанийн тууцад Монголын 34% төлөөлж байгаа Цэрэнбат, Мэндсайхан, Цолмон гэдэг энэ 3 хүнд бас хөрвүүлсэн байгаа. За энэ юуны тухай байсан бэ? Хамгийн сүүлд одоо бидний тэмцлийн үр дүнд Монгол улс хилцээр хийлээ. Оюутлогын тууцынхантай ингээд бид нар одоо гайхамшигтай үр дүнлээ болчлоо гэж манай засгийн газар одоо сайд нар бөөнөрө зогсож байгаад мэдээлэл хийсэн байгаа. За энэ мэдээлэл энэ одоо тэр гайхамшигтай хилцээрийн үр дүн яг бодтойгоор тоогоор хэрхэн тусч байгаа вэ гэдгийг Монгол улсын засгийн газар бодтой бид нарт бас тайлагнаагүй байгаа. За энийг одоо шаардаж албан бичиг явуулсныг одоо эргэн сануулъя гэж бодож байна. За бидний албан бичиг бол 2026 оны 7 сарын 21-нд явсан байгаа. За оюутлогоо төслийн сүүлийн хилцээрийн үр дүн Монгол улсын 34% эзэмшлийн бодит өгөөжийн талаар тайлбар тооцоол гаргуулах тухай гэж ингэж явуулсан. За оюутлогоо төсөл Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий орд бөгөөд тус төслийн эдийн засгийн үр өгөөж Монгол улсын 34% эзэмшлийн бодит ашиг шим ноогд ашигын хугацаа нь олон нийтийн мэдэх хэрэг үндэсний баялагын сан ирээдүйн үеийн эрх ашигтай шууд холбоотой асуудал юм а. Сүүлийн үед Монгол улсын засгийн газар Рио Тинто болон оюут толгой төслийн холбогдох талуудын хооронд менежментийн төлбөр болон хувь нийлүүлэгчийн зээлийн хөв бууруулах чиглэлээр тохиролцоонд хүрсэн тухай мэдээлсэн. За менежментийн төлбөр болон зээлийн хөв бууруулах чиглэлээр олон нийтийн хүлээж ирсэн алхамд хүрээгүй боловч энэ оюут толгойн төслийн үндсэн асуудлыг бүрэн шийдвэрлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм а. За гол асуудал бол оюут толгойн өндөр борлуулалт, өндөр мөнгө урсгал Монгол улсын 34% бодит өгөөж ноогд ашиг болж хувирахгүй юу гэдэг асуудал бидний хувьд хамгийн чухал. За Рио Тинтогийн 2026 оны 1-р удирлын тайлан болон оюут толгой ХКК-гийн нийтэд мэдээлсэн үзүүлэлтүүдээс харахад оюут толгой төсөл 2026 оноос өндөр үйлдвэрлэлд, өндөр борлуулалт, өндөр мөнгө урсгалынхаа үед орж байгаа. Ийм үед Монгол улсын 34% ноогд ашиг 2035 оноос хойш яригдах хэвээрээ байвал сүүлийн хилцээр Монголын талын үндсэн эрх ашигыг хангалттай хамгаалсан гэж үзэх боломжгүй. Ийм учраас сүүлийн хилцээрийн зөвхөн төлбөр буурсан гэсэн ерөнхий мэдээлэлээр дүгнэх биш, харин Монгол улсын 34% эзэмшилд үзүүлэх бодит санхүүгийн өр нөлөө нь юу байваа гэж үнэлэх шаардлагатай гэж үзэж байгаамаа. За үүнтэй холбогдуулаад дараах мэдээлэл тайлбар тооцооллыг
холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гаргаж өгөхийг дээрх хүмүүсээс шаардсан. За үүнд нэгдүгээр сүүлийн хэлэлцээрийг Монгол улсын талаас ямар байгууллага албан тушаалтан ажлын хэсэг ямар шийдвэрийн үндсэн дээр явуулсан бэ гэдэг бас их чухал. Хоёрдугаар хэлэлцээрийн хүрээ зөвхөн менежментийн төлбөр болон хувь нийлүүлэгчийн зээлийн хүүгээр хязгаарлагдсан уу? Эсвэл өрийн үйлчилгээ, санхүүгийн зардал, урьдчилгаа борлуулалтын зээл, төслийн санхүүжилт, борлуулалтын мөнгөн орлогын хуваарлтын дараалал, ноогд ашигын хугацааны асуудлуудыг бүхэлд нь хамарсан уу? Гуравдугаарт менежментийн төлбөр болон зээлийн хүү буурснаар 2026-аас 35 онд оюу толгой ХХК-гийн мөнгөн урсгалд жил бүр хэдийн хэмжээний эерэг нөлөө гарах вэ? Дөрөвдүгээрт энэ хэлэлцээрийн үр дүнд Монгол улс 34% оногдох ноогд ашгаа авах хугацаа өөрчлөгдөх үү? Өөрчлөгдөх бол хэдэн оноос хэдэн оны хэдэн сар болж наашиж байгаа вэ? 5. Хэрвээ ноогд ашигын хугацаа өөрчлөгдөөгүй бол энэхүү хэлэлцээр Монгол улсын 34% бодит өгөөжийг хангалттай хамгаалсан гэж засгийн газар ямар үндслээр үзэж байгаа вэ? 6-дугаарт 2026-аас 35 оны хугацаанд оюу толгой төслийн борлуулалтын орлого, үйл ажиллагааны зардал, капитал зардал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар, менежментийн төлбөр, санхүүгийн зардал, өрийн үндсэн төлбөр, чөлөөт мөнгөн урсгал, ноогд ашиг тараах боломжит дүнг жил бүрээр харуулсан нэгтгэсэн тооцооллыг бичгээр гаргаж өгөх. 7-дугаарт оюу толгой компани борлуулалтын орлого ямар дарааллаар үйл ажиллагааны зардал, капитал зардал, татвар, амнат, менежментийн төлбөр, санхүүгийн зардал, өрийн төлбөр, ноогд ашигт хуваарлагдаж байгааг буюу борлуулалтын мөнгөн орлогын хуваарлтын ерөнхий дараалтыг бичгээр гаргаж өгнө гэсэн. Замун 70 дуурхайн зардлын өсөлт, хугацааны хоошлолт, 2019 оны үн цэний бууралтын гарц, 2021 онд засгийн газрын санаачлагаар хийгдсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн асуудлууд сүүлийн хэлэлцээрийн хүрээнд яригдсан эсхийг тодруулно. 9-дүгээрт оюу толгой компанийн тууцдах Монголын талын гишүүд энэхүү хэлэлцээр 2026 оноос эхэлж байгаа өндөр мөнгөн урсгал, Монгол улсын 34% ноогд ашигын хугацааны талаар ямар байр суурийг илэрхийлсэн бэ? Энэ бол биднэрт маш чухал. 10-дугаар сүүлийн хэлэлцээрийн өмнөх болон дараах санхүүгийн үр нөлөөг харьцуулсан нэгтгэсэн мэдээллийг бичгээр ирүүлнэ. Хэрвээ зарим мэдээллийг ил болох боломжгүй гэж үзэж байгаа бол нууцлах эрхцэн үндэслэл хамар хүрээг тодорхой тайлбарлаж өгнө. За менежментийн төлбөр болон зээлийн хүү буурсан тухай мэдээлэл дангаараа бидэнд хангалтгүй байгаамаа. Монгол улсын иргэдэд чухал нь хэдэн хувиар буурсан тухай ерөнхий мэдээлэл бос харин уг бууралтын үр дүнд Монгол улсын 34% ноогд ашиг бодитоор наашилж байгаа эсэх 2026-аас 35 оны өндөр мөнгөн урсгалын үед жил бүр Монголын тал бодит өгөөж авах хэсэг тухай асуудал юм аа. Иймд дээр дурдсан мэдээлэл тооцоолол нь хэлэлцээрийн өмнө ба дараах санхүүгийн үр нөлөөтэй харьцуултыг шуурхай хугацаанд бичгээр гаргаж өгөх шаардсан. За энэхүү шаардлага нь оюутгой төслийн үйл ажиллагааг зогсоох, хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх зорилготой бол биш ээ. Харин Монгол улсын 34% эзэмшлийн бодит өгөөж, стратегийн ордын үр ашиг, төрийн өмчийн хяналт, үндэсний баялагын сангийн ирээдүйн хуримтлал олон нийтийн мэдэх эрхийг хангах зорилготой юмаа гэсэн бичгийг Баялагын эзэд ард түмний хөдөлгөөн нийгэм дэвшлэх төрийн бас байгууллагаас дээр хүмүүс явуулсан байгаа. За хэрэг хариуныхын талаар болчих манай гоё. Тэгэхээр хамгийн гол нь энэ 10 зүйлийн шаардлага болохоор ер нь одоо наадмын өмнө учрал мэдээлэл хийгээд за нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлт хуралдаад хоёр тал зүйл хоёр тал нөгөө юугаа хэвлэн урал хийсэн ш. За тэндээс бол юу гэсэн гэхээр менежментийн төлбөрийг буурууллаа, зээлийн хүүг буурууллаа. Тэгээ ноогд ашиг 2026 оноос эхэлж хүртэхээр боллоо гэж ерөнхийдөө учрал хэлсэн. Тэгээд энийг одоо түүхэн том амжилт боллоо. Одоо наадмаар баг ард түмэндээ барьж байгаа бэлгээ гэж хэлсэн. За гэтэл энэ бол монголчууд бид өмнө нь бол ийм үгэнд итгэдэг байсан. Ягаад тэгэхээр оюун эрдэнэ өмнө нь оюутлогын хэлцээрийг хийгээд 2.3 тэрбум ам долларын өрийг тэглээд ирээдүйд үүсэх 22 их 80 төгрөгийн одоо үр үүсгээс ингээд сэргийллээ, үр үүсэхгүй байх боллоо гэд ингэж мэдэгдэжсэн. Тэр үед бол одоо монголчууд итгээ за төр засаг маань ерөнхий сайд маань одоо үнэхээр том зүйлийг хийлээ гэд тэгээд одоо дараагийн сонгуульд нь ингээд ялуулаад явсан. За гэтэл яг бодит байдалтай нэг ард түмнээ хуурм эхэлсэн байсан. Ямар ч өөрчлөлт байхгүй. Нөгөө их өдөрт 15 тэрбум төгрөгийн зээл төлдөг хിവэрэ байсан. За тэгвэл энэ удаа учрал гарч ирээд яг оюун эрдэнэ шиг одоо энэ зээлийн хүүг бууруулснаар ирээдүйд Монгол улсын талаас төлөх байсан хэдэн төгрөгийг одоо төлөхөөргүй боллоо.
За менежментийн төлбөр бууруулснаар мөн одоо Монголын талд оногдчихсэн тэдэн төрөний зээлийг төлөхгүй болж байна гэдэг ингэж мэдгэц. За гэтэл энэ дээр яг нөгөө оюун эрдний өмнө нь ард түмнээ ингэж хуурм эхэлжсэн шиг зүйл болчихгүй гэж бид нар тэр үед одоо эргэлзэж тухайн үед бас байр суурь илэрхийлсэн. За тэгвэл энэ зээлийн хүү бууруулна гэдэг чинь гадаадын 15 банкнаас авчихсан зээл байгаа. Хэрвээ зээлийн хүү бууруулж байгаа бол тэдгээр банкудтайгаа одоо гэрээ хэлцээр өөрчлөлт орсон уу? За тэрийгэ үзүүлээ. Тэгэхгүй бол зүгээр бодитоор ингээд ирээдүйд үүсэх хэдэн төгрөгнөөс төгрөгийг хөнгөлөө гэж яриад тах нь хангалтгүй. За ногдлол шиг үнэхээр хуулих гэж байгаа бол 2037 35 он гэжсэн тэр ногдлол шиг 26 он болсон юм бол за энэ онд тэгвэл хэдэн төгрөгийн ногдлол шиг өгөх юм. Яаж өгөх юм? Тэрийг одоо тодорхой болгох гэсэн шаардлагыг баялагын эзэд ард түмний өдгөнөөс яг тухайн үед засгийн газрын мэдээлэл хийсний дараагаас одоо энийг шаардаж эхэлсэн. За үүнийг бас нэгэнт одоо ийм төрийн бүс байгууллагууд албан ёсны статусаар явж байгаа учраас бид нар бичгээр одоо албан журмаар ингээд нэг удаа лайв хийгээд орчих ард түмэнд ингээд ийм байх шүү эдгээр худлаа хэллээгээд цэцэж орхихоос үүдээ энийг үрдүн төргий гэдэг үүднээс ингээд явсан юм аа. За тэгээд одоо эхнээсээ нөгөө албан бичгүүд маань ирлээ л дээ. За гэтэл одоо хамгийн түрүүн Эрдэнэс Монгол гэж компани өгч байгаа. За Эрдэнэс Монгол бол ямар компани гэхээр уул уурхайн одоо төрийн өмчт компаниудын толгой компани. Энд одоо Эрдэнэ төлбөр, оюун толгой, шивэава гэд бүгд харьяалагддаг толгой компани. За Эрдэнэс Монгол хариуг одоо хамгийн түрүү өгсөн 7 сарын 21-нд явуулаад 24-нд өгсөн. За ингэхдээ энэ хариундаа юу гэсэн гэхээр энэ асуудал нь одоо Эрдэнэс оюун толгой компанид зогчлоо. Манайд одоо хамаарах асуудал биш байна. Эрдэнэс оюун толгой компаниас энэ хариугаа аваа гэж өгчихсөн. За ингээд толгой компани нөгөө нохоо сүлдээ сүүл хонгорцгоо. За мэдээж одоо Эрдэнэс оюун толгой бид нар бичгээ өгчихсөн. Одоо болтол хариу ирээгүй. Одоо нөгөө хуулийн хугацаанд болж ийн, сар болж ийн. За ингээд одоо ирээгүй. За тэгээд оюун толгой компанид өгсөн. Энэ чинь маш олон ингээд Эрдэнэс Монгол гэж нэг компани байгаа. За энэ бол толгой компани. Эрдэнэс оюун толгой гэж одоо 34% засгийн газрын эзэмшлийн 34% төлөвлөж байгаа компани байна. За оюун толгой компани гэхээр нөгөө рейтингтэй байгуулсан, хамтарч байгуулсан компани гэж байгаа. Энэний 34%-ийг нь одоо Монголын тал эзэмшдэг. Тэр 34%-ийг хариуцж байгаа нь Эрдэнэс оюун толгой компани. За Эрдэнэс энэ оюун толгой компаниас 8 сарын 4-нд нөгөө албан бичгийн хариу ирсэн. За энэ хариун дээр бол юу гэсэн гэхээр бидний нөгөө засгийн газрын мэдээлэл өгсөний дараа мэдэгдчихсэн тэр зүйлүүд буюу энэ эцсийн шийдэгдэг ард түмний одоо ингэж худал мэдээллээр төөрөгдүүлэхэ болоо. Одоо ингэ дахиад хурм эхэлт оюун эрдэнэ шиг ингээ дараагийн учрал бас яг адилхан энэ алдааг батж байна гэсэн тэрийг бол баталсан хариу ирсэн гэж би ойлгож байгаа. Яг тэгэхээр энэ оюун толгой компани гүйцэтгэх захирал мөнхсөхийн хариуг одоо та бүхэн харж байна. За энэ хариун дээр юу гэж юм гэж гэхээр одоо энэ оюун толгой компани удирдлагын баг нь бол гэрээ хэлцээр хийж байгаа одоо хувь нийлүүлэгч хоорондын хэлцээрийн агуулга явцуудаа үр дүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бол өгөх боломжгүй. Хэлцэгч тал болох Эрдэнэс оюун толгой Rio Tinto компани нууд одоо энд нь хариу өгнө гэж байна. За тэгэнгүүтээ хувьцаа эзэмшигч нарын хооронд бид нар одоо энэ 10 зүйл залттай шаардлагыг хөргүүлсэн шүү дээ. Бүр маш тодорхой энэ ноогдод ашиг за менежментийн төлбөр за Монголын талд хүрдэг үүрэг үүж тэгвэл одоо яг хэдэн жилээр хэдэн хувиар одоо яасан юм бэ буурсан юм бэ гэдгийг ингээд асуусан. За тэгсэн чинь энд болохоор хувьцаа эзэмшигч нарын хооронд тохиролцсон өмнөхсөх хариуж шүү гүйцэтгэх захирал. Хувьцаа эзэмшигч нарын хооронд тохиролцсон менежментийн төлбөрийг бууруулах болон хувийн нийлүүлэгчийн зээлийн үүрэгтэй холбоотой асуудлууд одоогийн байдлаар бүрэн эцэслэгдээгүй байна. Энд ч одоо нөгөө бүрэн эцэслэгдээгүй байна гэдэг чинь нөгөө манай учрал гарч ирээд зээлийн хүү буурсан гэд ард түмэндээ мэдээлсэн. За тэгвэл одоо яг тэр хоёр тал бол Rio Tinto Эрдэнэс оюун толгой энэ ажлын хэсэг бол энэ зээлийн хүү буурсан менежментийн төлбөр бууруулах энэ асуудлаар бүрэн эцэслэгдээгүй гэж. Энэ одоо үнэхээр тэгэхээр чинь одоо учрал миний одоо ямар тоогоо хаанасаа гаргаж яадаг юм зөвхөн энэ ард түмний хуурм мэдлэгэд энэ төр засаг ажилтдаг болчихсон юм. За бүрэн эцэслэгдээгүй. Тэгээд эдгээр асуудлуудыг оюун толгой компани төлөөд үйлдвэрлэсэн үйл баталгаажуулж хувьцаа эзэмшигчдийн хоорондох холбогдох гэрээ хэлцээрүүд эцэслэн зургах ажил хүлээгдэжээ. Хүлээгдэжээ гэдэг чинь одоо хийлдэг байна гэсэн үг үстэй. За бидний нөгөө хэлээд ирсэн зээлийн хүү бургах байгаа бол гадаадын 15 банкнаас зээл авсан тэр банкудтайгаа хийсэн гэрээ хэлцээрүүд өөрчлөгдсөн үү гэж яриадсэн. За тэгтэл одоо хүлээгдэж байна. Бүрэн эцэслэгдээгүй байна гэсэн ийм мэдээллүүдийг өгсөн.
За тэгээд энэ асуудлуудыг дээрх байдлаар баталгаажуулж алавжуулсан тохиолдолд одоо таны энэ альбом бичигдэд дурдсан эдгээр асуудлуудад одоо хариулт өгөх боломжтой юм аа гэсэн ийм хариултыг оюутгын компани захирал, гүйцэтгэх захирал мөнх сүх өгсөн. За мөнх сүхийг одоо манайхаа андуураад гэдэг ингээд Монгол хүнэлтэй мөнх сүх гэдэг. Тэгэнгүүт одоо энэ Монгол хүн тууз 9 гишүүний одоо 4 Монгол хүн байна гадны талаас харчаад гэдэг. Гэтэл энэ оюутгын туузын 3 гишүүн одоо 34% эзэмшлийг төлөөж 3 гишүүн Монголыг төлөвлөж идэг. Энэ мөнх сүх бол Ириотинто талаасаа хэдийн Монгол хүн боловч Ириотинто талаасаа томилогдсон одоо туузын гишүүн байсан. Одоо гүйцэтгэх захирал хийж байгаа ийм хүн байгаа. За тэгэхээр ер нь одоо оюутгын туузад ажиллаж байгаа тэр хүмүүс ажиллаа. Уг нь бид гурав ингээд сууж явах биш. Өнөөдрийн монголчуудын эрх ашигыг хамгаалаад за энэ одоо гэрээ хэдцүүд эцэслэн шийдэгдээгүй байна. Хүлээгдэж за энэ ч одоо ард түмэнд ингэж яаран зарлаж худлаа мэдээлэл өгөхөө болоо. Эцсийн дүндээ тэр цаана одоо гэрэлцэж хэлцэрч өөрчлөлтөө байна шүү гэдгийг тэр туузын 3 гишүүн өнөөдөр энэ мэдээллийг олон нийтэд хүргээд энэ хурлыг хийгээд явж явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр хүмүүс чинь Монголын талын 34% эрх ашигыг хамгаална гэж оюутгын компани туузад сонгогдсон хүмүүс. За өнгөрсөн жил олон жилийн хугацаанд одоо 3 хүн солигдоод ерөнхийлөгчөөс нацгийн баг байна. За мөн одоо байгаль орчны сайдаас нь Цэрэнбаат гэх мэт дандаа энэ улс төрийн хамаарал бүхий хүмүүс төр туузад нь сонгогдож өөрчлөгчөөр яваа. Тэр хүмүүс бол асар өндөр хэмжээний цалин өсөл авдаг. Өөр ажил хийдэг. Эсвэл одоо тэр туузад байгаа 3 хүний амыг хамгаахын тулд монголчуудын эрх ашигыг хамгаалах үүргийнх нь оронд зүгээр өндөр цалингаар амийг нь үтдэг юм уу? Би бол тэгж бодоод байгаа. Тэгээд нацгийн багвын тухайд тасралтгүй бараг 10-аад жил тэр туузад нь суугаад 1 сая долларын ч илүү одоо тэр авсан мөнгийг нь тооцоод үзэх юм бол бүр Монгол улсад байгаагүй тийм их хэмжээний цалин хөлс мөнгийг авсан байдаг. За тэгэхээр одоо энэ туузын гишүүд өнөөдөр зүгээр л тэнд нэг хэдэн хүмүүсийг ингэж очиж өндөр цалин өгвөл тэр хүмүүс нь одоо ам нь хамхигдчихдэг тий. Баясгалан гэж нэг залуу бүсгүй бол гарч бас зөрөгтэй энэ зүйлүүдийг ярьж ирсэн. Гэхдээ тэр эмэгтэй бол одоо туузд байхгүй шүү. Гарч ирснийхээ дараа ярьж байгаа шүү. За гэх мэтлэнгээр энэ туузын гишүүдээ одоо бид нар бас шаардсан шүү монголчуудаа. Тэнд бүх мэдээлэл байгаа, бүх эрх мэдээлж бас байгаа шүү. За ингээд одоо Эрдэнэс оюут толгой гэж компани одоо энэ хоёрын дурдсан оюут толгой компани Эрдэнэс Монгол компани энэ албан бичгүүдэд дурдсан гол хариугаа та нар Эрдэнэс оюут толгой компаниас аваа гэсэн хариуг өгсөн. За Эрдэнэс оюут толгой компани бол дөнгөж энэ лайв өмнө ч гэсэн би холбогдлоо хариуг чинь судалж байна өгнөө. Хуулийн хугацаанд өгнөө гэсэн хариултыг л өгөөд байж. За бас. За бид нэр улсын хурлын 26-ад оюутлын асуудалтай цаана ард түмний талд ажиллах уу? Энэ дээр ямар бодолтой байгаа вэ? Ямар мэдээлэлтэй байгаа вэ? Хэрвээ та нар ард түмний одоо иш төлөөлөгчийн хувьд хамтран ажиллах юу хийх вэ гэсэн 3 асуултад алтан бичиг өгсөн байгаа. Баялагын эзэд ард түмний хөдөлгөөнөөс. За одоо энэ хариу ерөөс өнөөдрийн байдлаар дэмжиж ажилланаа. Бид ард түмтэй дуу хоолой нэгтэй байж ажиллаж чадна гэсэн илэрхийлсэн даваа сүрэн гишүүн байна. Мөнх баясгалан гишүүн байна. За мөнхтэй гишүүн байна. Баасан жаргал гишүүн байна. Нэгтэй гишүүн байна. За ийм 5 хүнээс өнөөдрийн байдлаар хариу ирсэн. За бусад нөгөө ард түмний эрх төлөөлөгч нар Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага байгаа. Монголчуудын төрийн эрхийг шууд буюу төлөөллөөр одоо барих энэ эрхийн төлөөллийн эрхийг бидний өмнөөс авсан. Нийт сонгогчдын өмнөөс Монголыг удирдаад эцсийн шийдвэр гаргадаг улсын хурл суугаад 126-аас 5 хүнд бидэд хариу өгч байгаа шүү. Өнөөдрийн байдлаар. За энийг бид нар бас олон түнд хэлэх ёстой өдрүүдээс хэлж байгаа юм. За хоёрдугаарт одоо сая бас уян хэллээ. Бид нар бас зүгээр суугаагүй. За энэ хугацаанд бид нар бас энэ оюут толгой орд өөр энэ Монгол улсын өмнө гороонд байгаа. Дэлхийд баялагаараа дээгүр тооцогдож байгаа. Өнөөдрийн бидний одоо эдийн засгийн ачааллын гол нурууг үүсэж байгаа Эрдэнэс 4-5 дахин их нөөцтэй энэ ордыг ер нь яаж нээсэн юм бэ гэдэг энэ номыг бид уншиж судаллаа. Өнөөдрийн Ириотинто олоод, хайгаад, хөрөнгөө зарцуулаад тэгээд энэ баялагийг олоод энэ 21-р зуунд Монголын зэсийн одоо энэ ордыг олсноороо дэлхийд дахин зэсийн баялагын энэ шинэ ухаанд том нээлт хийсэн юм хүн юм уу биш юм уу? Ер нь энэ хизээ нэгцээ яасан гэдгийг бид энэ 2016 онд бичигдсэн 3 хүний хаалттай яг энэ зэсийн чиглэлээр одоо
жис одоо энэ биологийн судлалын дэд доктор за энэ Оросын Сергей Ликович хүн бай. За манай Монгол улсын тэр дундаа энэ аюулгүй манежийн дэд захирал дэд ерөнхийлөгчийн авах хичээсэн самандын санжид орч гэж хүн бай. За биологийн салбарын шинжилгээний удирдлагын ажлыг 40 жил хийсэн Галсангийн Жансанд орж ирсэн хүн бай. За энэ усуудын оюу толгой яаж нээсэн бэ? Ямар хүмүүс оролцсон? Ямар зовлон жаргал болсон? Хэдээс хэд бол яаж хэлсэн гэдэг энэ номод багтааж бичсэн. Энэ номыг бид нар судалж уншиж үзлээ. За үүний хэрэгцээгээр Монгол Улсын гавьяд эдийн засагч бас энэ оюу толгой уурхаа дээр ажлын хэсэгт орж ажиллаж ирсэн. Балжин намгаа энэ оюу толгой азуу эзэг гэдэг энэ номыг бид нар бас бүгдээ судалж уншиж үзлээ. Энэ хугацаанд бидний хийсэн бас нэг ажлын үзүүлэлтийг бид нар харж байна. За энэ ном дээр энэ манай Монгол Улсын гавьяд эдийн засагч хүний бичсэн шиг ганцхан юм танарч хэлье. Энэ 14 дугаар нууцанд хамгийн ноцтой оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ шинээр байгуулсан хувийн нийлүүлсэн гэрээ энэ байгуулсан гэрээнүүд офшор компаниудтай байгуулсан ноцтой байгаа. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал энэ гэрээний залтан дотор ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Харин энэ одоо Монгол Улсын бүх баялагын асуудал дээр ямар нэгэн хариуцлагагүй асуудал гарвал Монголын компани буюу Монголын засгийн газар хариуцахаар энэ гэрээний залтуудад тусцсан байгаа шүү гэж хэлчихсэн байна. Тэгэхээр бид нар засаг төрөөс энэ гэрээний залтуудыг маш амжилттай болгоход нь бид нар засаг шаардаж эхлээд энэ Монголд байгаа энийг хариуцж байгаа засаг шаардах нь туйлын чухал байна. За энэ Балжин намгаан бичсэн энэ номон дотор бас бидний зайлшгүй сонсох нэг зүйл байна. Энэ юу вэ гэвэл бид энэ баялагын хөрөнгө оруулалтын гэрээг хариуцсан шалгалт явуулдаг тэр аудит татрын албатай энэ гэрээг хийх ёстой болохоос эцсийн шийдвэр гаргадаг засгийн газартай хийх ёсгүй. Тэгэд яамдууд болохгүй байгаа засгийн газартай ханддаг. Засгийн газар нь болохгүй байгаа их хурлаа хандаж энэ асуудлыг шат чатандаа дээлтэн зэгцэлдэг ийм гэрээний дараал байх ёстой байтал эрх мэдлийн дээд хууль болсон засгийн газартай энэ гэрээг байгуулснараа авилга зөвтөх гэрээг одоо гадны хүчин давтаж хийх энэ нөхцөлийг бүрдүүлсэн байна гэдэг энэ гавьяд эдийн засагч маш хариуцлагатай энэ ном Монголын ард түмэд бичиж үлдээсэн байна. Энэ 21 оных. Энэ бол 16 оных, 10 жилийн өмнө 5 жилийн дараа энэ ном гарсан байна. Гэтэл энэ номон дээр байгаа тэр Балжин намгаан тавьж байгаа шаардлагууд өнөөдөр ч биелээ олоогүй. Яг өнөөдрийн бодит асуудал мөн хэлбэрээр байж байна. Ийм учраас бид нар энэ оюу толгойн асуудал дээр Монголын мэрэгжлийн бүх хүмүүсийг оролцуулсан нэгдсэн ажлын хэсэг байгуулъя. Тэр ажлын хэсгийг яах ёстой байдгийг үндэсний олон нийтийн радио телевизээр нэгдсэн хилцүүлэг гэдэг манай хөдөлгөөнд шаардсан. Энэ шаардлагыг учруулсаар тгийг төлөж авсан атлаа. Өнөөдөр хүртэл энэ ажлын хэсгээр анхаарлаа хандуулахгүй байна. За ингээ хандуулахгүй байцаад энэ ПО барамлаа гэдэг асуудал үүссэн. За одоо ПО барамлаа өөрөө яг монголчуудын төлөвлөлтийн асуудал, энэ усны асуудал дээр ачаалбал өгсөн ийм асуудал ярьж байна. За ард иргэд бид тэр ярьж байгаа нь энэ ПО барамлаа өөрөө үнэхээр Монгол энэ нүүблийн 17 дугаар давхрал хийх гэж байгаа мөний юм бол үнэхээр эндээс өвдөн өсөж байгаа юм бол яг тэр цөлжилт болсон онгийн гол дээр юм уу? Яг тэр цөлжилтийн их ухаас оюутлогоо дээр юм уу? Бүр наадл энэ менингийн тал дээр тийм ээ? Тэн байсан тэр өндөр ус ордог менингийн талыг юу болсон бэ өнөөдөр? Дашин хамсаг хамба ингээр хийх ёстой байсан. Гэтэл Улаанбаатар хотод хамаг хөдөлгөөн хааж байгаа. Ард иргэдэг бензинээр хасаж колонкод орчирлуулж байгаа. Худалдааны төвүүдийг хааж агаад энэ ПО барамтлаа хийж байгаа өөрөө Монголд хэр зэрэг ач холбогдолтой юм бэ? Энийг хийснээр маргааш хөлөөнөөсөө чөлжид байх болох уу? Ус хэвэн байлд орох уу? Энэ чөлжид өөрөө уул ухаас болж. Монголчууд хэдэн мянган жилээр малсаар ирсэн. Ийм чөлжидтэй асуудал яригддаг байсан. Ийм чөлжид болтгүй, ийм байгалийн том хохирол амссан үзэгдэл бидэд хилэж байгаагүй. Харин 1994 онд Ашгийн хөтөлбөрийн хууль баталснаас хойш сүүлийн 32 жилд Монголын байгаль эколог өмнө нь хизээж байгаа үзэгдлийгүйгээр хохирол амсч хэлсэн. Өнөөдөр байгаль шиг уйлж байгаа. Өв сургамал, ан амтан, ашаан булаг, гол, горь бүгд бэрхшээл авсаж байгаа. Ярьдгаараа бид нар ингэж ярь дотроо голж байна. Тэр хүний хэлээр ярьдгүй байгаль дэлхийн өөрөө
маш аюултай байдал төрсөн байна. Тэгэхээр одоо топ харуулгаа бид нар бас зөвөр суухгүй. Цэнгэр бүс ногоон бүс гэсэн хоёр бүс ажиллаж байгаа юм байна. За ногоон бүсүүд манай аж ахуйн нэгдээс өндөр өртөг төлж арчсан хөрхий. Тэгээ одоо манай ард түмэнд энэ ногоон бүстэй чөлөөт юм. Харин цэнгэр бүсэд нөгөө нүүби шугамар ирсэн олон улсын төлөөлөгчид тэнд цэнгэр бүсд хамаарч хуралдаж байгаа. Тийм учраас баялагын эзэд ард түмний хөтөлбөрөөс цэнгэр бүсэд хурц ажиллах тэнд ирсэн сийгэ толгойтой үнэхэр зөвлөлтийн эсрэг яваа. Үнэхээр энэ одоо олон улсад энэ хуурайшилт энэ байгаль экологийн тэнцвэргүй байдалд үнэхээр дуу хоолой өргөж байгаа. Тэр олон улсын сэтгүүлчид бид нар шиг үзэл бодолтой ихтэлхийтэй хайртай хүмүүсийн чихэнд хөргөх тэр дуу хоолой цэнгэр бүсэд явах ёстой гэж бид энийг сарж. Тэгэхээр бид нар тэдэнд Монгол улсад энэ Ерөнхийдөө ямар хохирол өшрүүлж байгаа юм? Монгол улс яагаад зөвлөлтөнд өртөж байгаа гэдгийг уулгаас суулсан гэдгийг бид нар тавихын тулд энэ тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага, энэ ажлын хэсэг, хотын захиргаан энэ цэнгэр бүсэд бид нар очиж дуу хоолойгоо хүргье. Тэнд бид нар бөмбөг дэлбэлэхгээгүй, тэнд бид нар эсэргүүцлийн үлсэн зарлахгээгүй, юу болоод байгааг бид нар англи монголоор тавьсан лозон байна. Мэдээлэл түгээсэн оршуу бил цацъя. Монголчууд их оронтой юм аа, эзэнтэй юм. Эцэд нь ингээд дуу хоолойгоо хүргэдгийн соёлтойгоо таны хэлээр миний хэлээр ийм байна гэд дуу хоолойгоо хүргэе. Али бид нар тайван замаар энийг хийх газар зарж өгөөд бид нар бичгээ сая 8 сарын 10-20-нд явуулсан. Одоо хүртэл бичгийн хариу байхгүй. Өчигдөр яамнаас нэг бид нар мэдсэн бичгүүлээж авсан. Ярьж байгаа гэдэг яамнаас хариу өгсөн. Энэ бол байгуулсан цагаар яамнаас өгсөн энэ хариу байгаа. За бусдаас нь бол бид хариу ирээгүй. За бид нар дооцоогоо бэлтгэсэн байна. Бид нар дооцсон байрлал зохион байгуулалтын ажлыг бэлтгэсэн байна. За одоо бид нар энийг за та нар тэн очиж зогсоод над дуу хоолойгоо гаргах. Энэ эзэнтэй их орн. Энэ Монголын ард түмэн амьд зэрэг байгаа юм. Дуу хоолойгоо өгдөг хүмүүс нь байдгийг. Бүгдээрээ айлгалчд биш. Бүгдээрээ дорой бүрээ биш. Бүгдээрээ ойлгохгүй тэргүй биш гэдгийг харуулах энэ дуу хоолойны замыг зааж өгнө бидний бичгийг гаргав. Өнөөдөр бид нар ингээд шаардаж сууж байна. За дараагийн нэг зүйл юу гэхээр өнөөдөр баялагын эзэд ард түмний хөдөлгөөн хууль итгэхэд болсон. Өнөөдөр бид Монгол улсад энэ байгалийн баялаг тэр дундаа оюу толгойн 34% бид яаж ашиглах ёстой бэ? Бид энэ 34% эзэн болж чадаагүй. За энэ Бажинаваа ном дээр бичснээр 2009 онд гэрээ байгуулаад 2010 оноос эхлээд энэ оюу толгойг ашиглах тээзэн их хуваараа өнөөдрийн засгийн газарт байдгүй юм байна. Тэрийг нууцгээд өгдөг юм байна. За тэр тээзүүг оюу толгой өөрийнх нь захиалгаар Австрали, Канада, Америкийн том мэргэжлийн компаниуд оюу толгойг одоо бид нар ашиглах, тэнд дэд бүтцийг бий болгох бүх ашиглалтанд 4.7 тэрбум $10 хийнэ. Энэ сая $10 хийнэ гэдэг тээзүү хийсэн мөртлөө энэ тээзүүгээс хэтэрсэн яваа. Энэ хэтрэлт үүнээс үүссэн бидгийг одоо хүртэл судлаагүй, шинжлээгүй. Нөгөө гэрээн дээр сая хэлсэн шүү. Ямар нэгэн асуудал зөвхөн Монголын засгийн газар л өөрнө. Ерөнхийдөө юу ч өгөхгүй юм гэрээ хийсэн байна. Тэр гэрээний дагуу асуудал явуулж байна. Манай Монгол улсын ашигт нутгийн тухай хууль байгаа тийм үү? Тэр ашигт нутгийн тухай хуулийн дээр бид нар баялагынхаа орлогоос амнаа тавих ёстой. Энэ амнуудыг өгөөгүй жилүүд байгаа. Одоо амнаа тавгүй байгаа. Гэтэл Эрдэнэт 21%. Яагаад юм зөрүүтэй байгаа юм? Яагаад Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа хийж байгаа аж ахуйн нэгж мөртлөө оюу толгой ийм илүү их хэлж байгаа юм. Ятгана 34% ноогдох. Энэ 34%-тай тэнцэх тэр борлуулалтын орлого яг Монгол банкар их байгаа юм. Яг Монгол улсын нутаг дэвсгэр дээр Монгол улсын мөрдөж хэрэгжүүлдэг хуулийг давж шийдэж байгаа юм. Оюу толгой яг энэ. Тэгэхээр бид нар энэ дээр бол нэгдсэн ажлын хэсэг байгаад бүр өглөөр гарна. Бүр их усээр нь бид нар энэ дээр асуудал хандахгүй цаг яваад идэг. Бид нар баялгаа алдаад байна. За өнөөдөр Ерөнхийдөө анх энэ гэрээ байгуулахдаа 70 нэмэх нь 100 жил бидний нэг ашиглана гэсэн. Гэтэл оюу толгойн гүйцэтгэх захирал олон улсын хуралд хэлэхдээ Монгол улсын оюу толгойн урахад бид нар 40 жил багтааж хийгэл дуусна гэсэн ийм байр суурийг илэрхийлж байгаа. Тийм ч учраас өнөөдөр оюу толгой сорчиж энэ манай байгалийн баялагаас хэрэгжилж байгаа гэдэг нь бас үнэлэлтэй байна гэж харахаас аргагүй байдал төрөж байгаа. Тийм ч учраас баялагын эзэд ард түмний хөдөлгөөнөөс бид нар хууль ёсны дагуу Монголын засгийн газарт хариуцлага тооцож Монголд засгийн газар нь үнэхээр
ард иргэдийн төлөө байгалийн баялагын төлөө ажиллаж чадаад чадахгүй байгаа чаддаг төлөвлөгөөний бид нар гартын нэслээ явуулнаа. Бидний ажил зогсоогүй бид хууль ёсны дагуу хийх ёстой ажлаа хийгээд тасралтгүй уншаад судлаад ингэж явж байгаа гэдэг бас энэ өнөөдрийн мэдээлэлээр хүргэж байна. За яах вэ? Одоо чи усныхаа талаар Усаа ярина. За ер нь бол ингэж байна. За COP17-д монголчууд нийтээрээ их ач холбогдол өгч байна. За цөлжилт гэдэг бол дэлхийн нийтийн асуудал болсон. За Монголын газар нутгийн 87 бараг 90 орчим хувь цөлжилж дуусж байгаа. За энийг бол бүгдээрээ мэдж байгаа. Сүүлдээ хэдхэн жилийн дараа Монгол улс хүн байтугай мал бэлчээргүй мал амьдрах аргагүй болж ингээд энэ бас сүрэлт хөтлөж байгаа. За энийг унтраач юм дуудлаа орж байна. Тэгэхээр яг энэ дэлхийн нийтэд тулгамдж байгаа асуудлыг Монгол улсад хийж байгаа энэ цаг үед бид нар юунд анхаарал хандуулах ёстой юм бэ? Яг үнэндээ бол бид нар Монгол улсын цөлжилтөнд тэр тусмаа Өмнөговь аймгийн цөлжилтөнд онцгой нөлөө үзүүлж байгаа. Өмнөговь гэдэг чинь одоо тэр байгаль гэдэг чинь одоо яг бидний хуваасан аймагуудын хилээр ингээд заглагдсан юм биш шүү дээ. Газарт ороод тэр чинь нэг экосистем, нэг бүтэц бүрдэлгүй. За гэтэл энэ одоо говийн цөлжилтийг улам бүр нэмэгдүүлэхэд асар их том нөлөө үзүүлж байгаа уул уурхайгаа ярих хэрэгтэй юм аа. За гэтэл Монголын говийн усыг одоо шууд 200 сая тонн ус 2013 оноос хойш татаж ашигласан гэж ингэж тооцоо гарч байгаа юм байна л да. За энэ 200 сая тонн усыг татаад ашигласан энэ уурхай, энэ Rio Tinto компани өөрөө энэ COP17-гийн хамгийн том санхүүжүүлэгч, хамгийн том хандлагч байх жишээтэй. Энэ маш логикгүй, маш одоо тийм ангилгачсан. За COP17-г зохион байгуулах гээд Rio Tinto-гоос тэр бум төгрөг гэлөө дээ, сая долларч гэлөө. За ингээд тэр бумыг аваад хэрэгэлсэн засгийн газар Rio Tinto Монголын говийн усыг 200 сая тонноор нь хэрэгэлчээд ахуйн зориулалтаар ус ашигласан гэж мөнгө төлж байгаа гэдгийг ярьж чадах уу? Тэгэхээр энийг бол бид л ярих хэрэгтэй. Тэгээ ер нь 2013 оноос хойш өнөөдрийн хүртэл оюун толгой ашигласан газрын гүний усны нийт хэмжээ, за ус ашигласны төлбөр хичнээн нэг төлсөн бэ гэдгийг гаргаж ирэх зайлшгүй шаардлага засгийн газарт байгаа. Ийм тооцоо эрхвш төрөв байна, эрхвш засгийн газар байгаа байх гэж ингэж бид нар найдаж байна. За дээрэс нь COP17-оор одоо бид нар маш их мөнгө олох гэж байгаа гэж ингэж яриад байгаа. 66 сая $10 орж ирнэ гэж. За 20 орчим мянган зорчин одоо 11 хоног байна. За ингээд 66 сая $10 орж ирнэ. Хөрөнгө оруулалт орж ирнэ гэж сурталчилж байгаа. За гэтэл бид нар оюун толгойн зээлийн хүүгийн төлбөрийн ерөөсөө 16 хоногт төлж байгаа бидний мөнгө $66 сая шүү дээ. Тэгэхээр энэ бол ийм одоо юм алдж байгаа гэдэг. 66 сая $66 гайхамшигтай их мөнгө олох гэж байгаа юм бол бид нар ямар мөнгө алдаад байгаа вэ гэдгийг бас ингээд ухамсарлаж ойлгож байгаа юм аа. За гэтэл энэ орлогод одоо энэ 66 сая $66 орж ирнэ гэдэг. Энэ орлого шин голчлон одоо зочдлууд, ресторан, тээвэр, үйлчилгээ гэдэг ийм хувийн компаниудын борлуулалтын орлого болж хувирна шүү дээ. За харин оюун толгойд өдөр бүр хуримтлагдж байгаа зээлийн хүү энэ Монголын 34% өгөөжийг бууруулж байгаа юм бол түүний үр дагаврыг юунтэй зэрэгцээд одоо ярих ёстой шүү дээ. Энэ 66% долларын дийлэнхийн хувийн хвшлийнхаа хүртэж байгаа бол энэ алдагдлыг Монголын ард түмэн бүгдээрээ хүлээж байгаа. Оюутлын алдагдлыг гэдгийг бүгдээрээ бас нэг харьцуулж бодмоор байна. COP17 бол тийм амар гайхамшиг тийм байх болшгүй гайхамшиг болвш. Бид энэнийг одоо яаж ашиглах ёстой вэ гэхээр монголчууд Монголын цөлжилтөнд хамгийн том хувь нэмэр оруулж байгаа Rio Tinto гэдэг энэ компани, оюутлогын компаниас ийм их цөлжилтөө, ийм их усаа ашиглуулчаад, өнгөө ашиглуулчаад, ийм их цөлжилтийн гай гамшиг үүрчээд бид нар өнөөдөр 0.0% ашиглаа байна гэдгийг л бид нар одоо дэлхийн нийтийн сонирхол хамгийн тодор хүргэх ёстой гэж бид үзэж байгаа. Тийм учраас хэдийгээр энэ тагнуул цагдаа за нийслэлийн засаг дарга одоо бусад байгууллагуудад явуулсан бид энэ цэнхэр бүсэд үйл ажиллагаа явуулнаа, лооцон барьнаа, олон нийтийн сонорт Rio Tinto хэрхэн Монгол улсыг мөлжиж байгаа талаарх мэдээлэл хүргэнэ гэдэг ийм хүсэлтийн маань хариу өгөхгүй байсан ч бид одоо тэнд очиж зогсоолно, уриалга зөнгөө барих болно гэдгийг бас хэлье. За энэ дээрэс нь одоо энэ хувийн хвшлийн борлуулалтын 66% $66 бид нар онцолж байгаа мөртлөө манай засгийн газар оюун толгой Монголын хүрт хөгөөжийг өдөр бүр хідэн одоо тэр бум төгрөгийг зээлийн хүч шингээж байгаагаа ярихгүй байгаамаа. Тэгэхээр бид л энийг ярих хэрэгтэй байна. Та бүхэн маань энийг бас яриарай. За ер нь бол
66 сая $66 тэгж ярих юм бол ер нь бодитоор Монголд хэдэн үлдэх юм бэ? Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд өчнөө ба импортын өчнөө юм борлуулж байгаа. За гэтэл энэ бүх одоо бараа үйлчилгээний зардал одоо гадагшаа шилжих ашиг орлогыг одоо хасаад Монголд үлдэх цэвэр одоо нэмэн өртгийг нь тооцож чадж байгаа мөг юм. Эдийн засаг гэдэг чинь ер нь явж байна шүү дээ. Түүнээс хувийн эрхлийнхний авсан ашгийг нэмээд энэ одоо биднэрт өгч байгаа өгөөж мөгөөж гээд ах нь бол аль зэрэг ер нь өгөөж бол Монголын ард түмэнд нөлөөтэй тэр одоо өгөөж гэдэг бол цэвэр одоо биднэрт орж ирж байгаа цэвэр хөрөнгө оруулалт, цэвэр хуримтлал, цэвэр ноогдлаа шиг ийм л юм яриа шүү дээ. Тэгээ энэ COP17-аас зарцуулж байгаа мөнгө болон одоо маш их мөнгө зарцуулж байгаа шүү дээ. 300 тэрбум зарцуулж байгаа тийм. Энэ их мөнгийг олж байгаа ашигаа ингээ бодтойгоор сая миний хэлсэн тэр янз бүрийн одоо илүү дутуу юмыг нь хасаад Монголд үлдчихэж байгаа цэвэр нэмэн өртгийг нь тооцож ингэж гаргаж ирэх юм бол энэ жинхэнэ эдийн засаг болно. Тэгээ ингэж гаргаж ирч чадж гин үгүй юу. За ямар ч үсэн энэ COP17-гийн хувьд бидний хүлээж байгаа үүрэг бол баялагын эзэд ард түмний хөдөлгөөн болон Монголын ард түмний хувьд хүлээж байгаа үүрэг юу вэ гэхээр олон нийтэд энэ Монголд орж ирж байгаа хүн болгонд Rio Tinto-гоос ийм ашиг алдагдал 200 сая одоо тонн ус ашиглаад газрыг одоо тэнд там болгоод малын бэлчээргүй болгоод ингээд ашиглаж байгаа Монголын зэвсийг одоо өдөрт хэдэн зуун сая тонноор гаргаж байгаа энэ Rio Tinto монголчуудад нэг ч төгрөгний ноогдол ашиг өнөөдрийг орцол өгөөгүй байгаа. Энэ бол яг одоо дээрмийн компани гэдгийг дэлхийн нийтэд олон нийтэд хүргэх энэ зорилгоор бидний үүргээ гэж ингэж бид нар үүрэг оролцоогоо харж байгаа. Тайлбар дараа. За тэгэхээр яг COP17 дээр одоо за чөлжилтийн эсрэг одоо олон улсын хурал гэж байна шүү дээ. За тэгээд одоо Монгол улсын нэг асуудал яхахгүй чөлжилт мөн. Гэхдээ дэлхийд чөлжилт эрчимтэй явж байгаа Африк, Төв Аз буюу Монгол, за Хятад буюу Зүүн Аз, Латин Америк гэдэг юм идэвхтэй өрнөж байгаа улсуудаас Монгол улс ингээд чөлжилтийн эсрэг энэ хурлыг хийж байна. Тэгэхээр эн чинь нөгөө яг үүндээ энэ тэгээ мөнгө төгрөг нь ханаас гарч байгаа мэт 300 тэрбум төгрөг гэдэг чинь Монгол улсын хувьд бол бага мөнгө биш ээ. 150 сургууль барих хэмжээний мөнгө шүү дээ. За тэгвэл энэ мөнгө ханаас гарч байгаа юм гэхээр нөгөө Дэлхийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк гэх мэт юм зээл өгч одоо зээлээр наадам одоо хурлаа хийж шээ. За хурал хийгээд энийг ярихаар цөлжилт буурчдаг бол одоо сайхан байд. Тэгээд өдөр болгон чамаагүй хурал хийгээд яриад сүжээ. Цөлжилт буураад усны газрын одоо усны хэмжээ багасаал гэдэг бол за харамсалтай энэ цөлжилтийг бууруулна гэдэг бол зөвхөн нэг юм хурал хийж хоорондоо ярьж халаглаж гасалснаар энэ цөлжилт гэдэг юм буурчдаггүй. Цөлжилтийг бол одоо маш бодиттой зүйлийг хийж цөлжилт бууруулна. За тэгэхээр цөлжилтэнд гол хувь нэмрээ оруулж байгаа ядаж энэ уулуурхайн компаниуд өнөөдөр энэ усыг гүний цэвэр усыг маш бага үнээр дандаа газрын гүний цэвэр ус ашиглаж байгааг зогсоож чадах юм бол энэ бол цөлжилтэнд оруулж байгаа бодиттой хувь нэмэр. Яагаад гэхээр өнөөдөр Монгол шиг одоо 0-той хүртэл цэвэр усаа татдаг. Цэвэр ус хийгээл татдаг. За энэ газрын баялагийг баяжуулахдаа одоо гүний цэвэр усаа ашигладаг ийм улс орн бол цөөхөн. Өнөөдөр хөв цөөрөн байгуулж энэ борооны ус, үерийн ус энийг ашиглаж одоо дахин боловсруулах гэх мэт юм технологиуд хөгжчихсөн. За тэгэхээр оюутлах компаниуд өнөөдөр нэг өдөрт одоо 500 сая литр ус илүү. 500 секунд 500 тонн ус шүү дээ. 800 эдэн литр гэж хэлсэн. Тэгээд тэр одоо нөгөө усаа дахин ашигласан гэдэг нэг 500 тонн болгосон гэдэг. Тэгэхээр бид нар үнэхээр энэ цөлжилтийн аюулыг бууруулах гэж байгаа бол уулуурхайн компаниудад тэр дахин ашиглах, усаа дахин ашиглах. За дээрэс нь одоо энэ дэд бүтцийг шийдсэний дараа олборлолт уулуурхайн үйл ажиллагааг эхлүүлэх гэх мэтийн зүйлүүдийг үнэхээр хийж чадах юм бол энэ зөрчилдөд тэмцэж байгаа бодит хувь нэмэр. Өнөөдрийн хүртэл энэ шорон замаараа нөгөө нүрсээ тэрвэрлэлтэй хийсэн хിവэрээ нөгөө шороо тоосоо босгосон бэлчээр газрын хурц доройтуулсан хിവэрээ ингээд хүнд даацсан машинууд яваад тэрвэрлэлтэй игээл наацах нь ингээд байж байгаа шүү. За тэгээд ийм зүйлүүдтэйгээ тэмцэх орон зүгээр хэдэн хүмүүс төглүүлээд одоо хурал хийснээр энэ асуудал шийдэгдэчихгүй. За өмнө нь одоо АСЕМ гэж болсон 2016 онд тий. За энийг гэхэд одоо 395.7 тэрбум төгрөгөөр хийсэн. Үүний 258 тэрбумын одоо гаднаас бас л зээл авч гисэн.
За энэ дараа юу болсон гэхээр за ASEAN-ийн нөгөө маш том гэмт хэргийг шүүн хилцэх их ажилтаа бид нар учирсан шүү дээ. За нөгөө ASEAN-ээр хин юу идээд ууцсан. Тэр үед одоо тоон гарч за энэ зочд буудлуудад тэдэн төгрөг угаасан байна. Дундаас нь одоо энийг үйл ажиллагаа зохион байгуулах нэрийн дор тэдэн тэр бумыг идсэн байна, уусан байна гэж ингээд нэг баахан нөгөө шалгах ажил явсан. Яг энэ COP17-гийн дараа ч гэсэн магадгүй хэдэн жилийн дараа сонсголоо яа. Одоо нэг хулгай лувраа яриа COP17-оор идэж уусан гэдэг. Эхнээсээ эн чинь болоочгүй байхдаа нөгөө хөвлөлийн одоо тэр бум төгрөг авсан ч гэдэг ингээд хил ам нь хэлээд явсан ш. За тэгэхээр ийм юм болж хуурнаа. Тэгэхээр үнэхээр уг нь бол яг одоо ер нь зүжилт гэдэг зүйлийг бодтойгоор ярихаас илүүтэй. Тэгвэл одоо энд цуглаж байгаа олон хүн ядаж нэг мод тарих явбал тэр одоо Монгол зүжилтийн эсрэг оруулж байгаа уг нь том хувь нэмэр эзтэй. За тэгээд хамгийн гол нь яагаад бид нар COP17-д анхаарал байгаа юм бэ гэхээр үнэхээр энэ зүжилтийн асуудлыг ярьж байгаа бол энэ дээр ойлгох асуудлыг яриа. Монгол улсын зүжилтэнд хамгийн том хувь нэмрийг оруулж байгаа ордын нэг бол яахаар оюу толгой. Яагаад тэгэхээр тэр галбын говьч чинь одоо малчид оюу толгой орохоос өмнө зүгээр ингээд одоо гүний худгаасаа малчны худагч нь одоо ойрхон шүү дээ тэгж бүр газрын гүнээс авахгүй өнгөө хөрснөө. Эндээс худгаасаа услаад болж исэн. Гэтэл өнөөдөр малчны худгууд өмнө нь гарч исэн төвшнөөс гарахад байсан. Одоо маш гүн өрөмдөж нэг ус гараад гадаг болсон. Тэгэхээр энэ гүний усыг аргагүй шүү дээ. Энд чинь тэр газрын дор байгаа олон сая жилийн туршид хөрвүүлэгдсэн усыг нь одоо 1 секундэд 500 тонныг ингээ хэрэглээд хахаар энэ шахагдаж дуусч байгаа. Тэгээ ер нь ирээдүйд өнөөдөр бид нар шатхуунд очирдаад ингээд за ингээд өстой баларч яана л гэдэг. Ирээдүйд бид нар усанд очирлоо шүү. Одоо энэ COP17 дээр гадны юу төлөөлөгчд хэлж шээ. Одоо усаа өгөөч, борооч ус, борооны ус өгөөч биднэрт юу хэрэгтэй? Ус л хэрэгтэй юм. Тэгэхээр бид нар энэ хурлын үеэр одоо энэ ойлгох асуудлыг үнэхээр ярмаар байна. Тэгээд цаашдаа одоо зөрчилтэй тэмцэх гэж байгаа бол одоо энэ оюу толгой компаниас алдж байгаа тэр их мөнгөө бид нар тэгвэл ирээдүйнхээ хүүхдийн уух ус, үр хүүхдийн уух ус, амьдрах орчныг нь чанарыг дээшлүүлэхэд зарцууламар шүү дээ. Тэгэхэд өнөөдөр бид нар өдөрт 15 тэрбум төгрөг зөвхөн зээлийн хүнд төлөөд тэрнийг одоо 12 тэрбум болж буурлаа. Сая засгийн газар маань хэлцээр хийснээр 12 тэрбум болоод 15 тэрбум 12 тэрбум болоод буурчлаа гэдэг ингэж баярлах хэрэгтэй. Тэгэхээр зээл гэдэг юм угаасаа байх ч ёсгүй шүү дээ. Энд чинь хөрөнгө оруулалт гэж байгаа бол тэр эрсдэл өөрөө хүлээгээд хөрөнгө оруулаад үр шимээ хүртэх тухай асуудал байдаг. Гэтэл энэ чинь яг үндэ Rio Tinto компани хөрөнгө оруулалт биш зөвхөн Монгол баялагийг нь дээрэмдэх дээрэс нь мөнгө хүлэх өндөр хүүтэй мөнгө хүлэх давхар ашиг олохын мөнгө хүлэлт одоо манжийн үеийн мөнгө хүлэлт гэж ярьдаг шин цагт бол Rio Tinto-гийн мөнгө хүлэлтийн доор бид нар амьдарч ш. Тэгээд өнөөдөр одоо шатхуун байхгүй. Тэгвэл энэ оюу толгоос алдж байгаа энэ их мөнгөөрөө бид нар айл эрт одоо дотоод газрын тосоо боловсруулах үйлдвэр байгуулах боломж байлаа. Айл эрт оюу толгойд цахилгаан станц барих гэрээгээр хүлээс үүргээ өнөөдөр болтол биелүүлэг оюу толгой. Өнөөдрийг болтол хятадаас эрчим хүч авсан хിവэрээ. Тэгвэл тэр оюутлахын төрж байгаа эрчим хүчний орлого Монгол улсад хэрэггүй мө? Тийм их баян улс юм уу бид нар? Гэх мэтлэнгээр ингээд гол асуудлуудаа юусоо ярихгүй. Тэгээд одоо нэг юм болохоор нэг юм манай засгийн газар чи үндсэндээ энэ манай төрчин нэг тийм авилгалын юм болчихлоо шүү дээ. Ерөөсөө одоо нөгөө шантаж гэж яриад байдаг. Жинхэнэ шантаж юм уу? Өөрөөсөө баг тийм юм гэдэг байна. Одоо энэ COP17-д оюу толгоос тэрбум төгрөг авсныхаа төлөө оюу толгой энэ усыг энэ зөвлөлтөд оруулж байгаа хувь нэмрийг эсвэл ярихгүй гэж нөгөө амаа өдөрч байгаа ийм хэлбэрч байж болох ийм зүйлийг үнэхээр Монгол улс өнөөдөр оюу толгоос алдж байгаа энэ баялгаа өөрсдөө шударгаар 34% хүртдэг байсан бол өнөөдөр энэ хурал зохион байгуулах гээд оюу толгоос нэг тэрбум төгрөг ингээд царай алдаад явж байгаа. Тийм ёсгүй байхгүй юу? Бид нар өөрсдөө маш их баялагийг гаргаж байна. Тэгээд одоо оюу толгоос ийм юм гуваад байждаг. За тэгээд оюу толгой компани нөгөө хамгийн их зөвчлөлтөнд хувь нэмрээ оруулж байгаа гэж. Тэгвэл өмнө говьд одоо мод тарилтаа. Нөгөө ногоо хэрэм гэж ярьсан шүү дээ. Тэгээд энэ одоо гэрээ байгуулад баг 20 жижиг болж байна. Энэ хугацаанд яагаад тэгвэл говийг цэцэрлэгжүүлж ногооруулж болохгүй байгаа. За тэгээ одоо нөгөө хуулиа бүр захиалгаар хийгээд сурцсан. Нэг дүүцүүлэх, мод тарихтаа хүртэл дүүцүүлэх гэдэг нэг юм оруулсан. Тэгэнгүүтээ одоо тэр хангаан бүсэд очиод оюу толгой уулуурхайн компаниуд мод тарьдаг. За тэр бол зүгээр ямар ч үр цац
цацсан ингээд өөртөө ургадаг тийм газрууд ахгүй. Тийм цацсан одоо тарьсан тэр модоо за бид нар одоо энэ үүргээ гүйцэтгэж нийгмийн хүрээнд ингээд гэдэг. Тэгвэл тэр одоо тэр амьдрах орчноо устгаж байгаа тэр галбын говийг одоо амьдрах орчийг буцаад сэргээд тэнд чинь хүн амьдрах ш. Эдгээр яг ухаал гараад явна л доо 100 жилдээ байна уу 50 жилдээ байна уу сорчлон уу ухаал гараа явна. Тэнд маш том угсан нүх газрын дор үүсэн маш том хойнгол дээрээс нь газрын гүний ус юучгүй шавхацсан. Тэнд зүгээр цүл болоод үлдэнэ. Тэгэхэд өнөөдөр тэмдгийн уугууд иргэдэн хаачих вэ гэдэг асуудал. Тэгэхээр үнэхээр Монгол улс төр гэж байх бол хэрвээ төршиг төрштэй байсан бол энэ зүйлүүдийг өнөөдөр ярих байлаа. За тэгээд одоо бидний гол зорилго бол одоо энэ үргэлжлэх хэд хоног үргэлжлэх COP 17-гийн үеэр төр засаг нь ярьж чаддгүй бол энэ оюутлахын цүлжилт усны амьсгал үзүүлж байгаа экологид үзүүлж байгаа энэ хор хөнөөлийг ярьж чаддгүй бол тэгвэл ард түмэн нэрээ. Тэгэхээр зөв энэ боломжоор нь хангаад өгчих. Бид нар тэр зөвшөөрлийг нь өгчих гэдэг зүйлийг шаардсан. Тэгэхээр яг одоо бид тэр зөвшөөрөл авч ирсэн гэж байхгүй л дээ онцлог. Бид нар мэдэгдэл болоо. Ерөн хүний заяамд ирэх. Хүн болж байгаа юмдаа сэтгэл хангалуун байх, болохгүй юмаа эсэргүүцэх хүний заяамд ирэх. Тэгэхээр бид бол яг бас Монгол улсын засгийн газартай. За олон улсын өмнө бас Монгол гэдэг нэрийг тийм ээ хамгаалах ёстой. Бид Монгол хүмүүс. Өнөөдрийн засгийн газрын Монгол биш. Нийт монголчуудын Монгол. Энэ 21-р зууны төвөнд бичигдэх Монгол. Тиймээс би гаднаас ирсэн дээр олон зочдын юм нэр төрөө муухай ойлгохгүй тулд би төр бай гэж одоо бид үзээд энэ бичгийг оруулж байгаа. Өнөөдөр хариу байхгүй. Бид хариу авахгүй. Бид өгснөө мэдгдснөө болоо. Бид очиж тэр оюутлаад боолоо гарганаа. Ер нь оюу толгой уурхаа өөрөө өрөөдөнтэй бол манай үеийн засгийн газар энэ оюу толгой дээр нэгдсэн бодлого байхгүй, залгамж холбоо байхгүй. Өөрийнхөө засгийн газрын үед авилгал авахыг нэгдүгээр тавьсан энэ гайг оюутлага маш овжин ашиглаж байгаа. Маш овжин ашиглаж байгаа. За тэр үеийг бүлэг олохыг нэрлээд өнөөдөр оюутлага ордын хажуугаар байгаа бусад ордуудыг яг өнөөдөр шиг дээрэмдэж авах ажлаа эхэлж байгаа. Тэгэхэл гэж сая наадмын өмнө оюутлага асууд яригдсан. Тэгээд он тэрэг хөндлөн шүү дээ. Тэгэхээр бид бол баялагын эзэд ард түмний хөдөлгөөн төрийн дээр гарцсан, Монгол улсын хуулийн дээр гарцсан, Монголын ард иргэдийн эрх ашигыг одоо уландаа гисгсэн энэ ротентаг үйлчлэл бидний хараа зүг суухгүй гэдэг эцэг гарт явнаа. Тэр учраас бид нар судал шинжилж байна. Ямар бид нар асуудал тавьж явах үүдээ үзэж байгаа. За баялагын эзэд ард түмний хөдөлгөөнд итгэж найдаж хандив өгсөн нийт хандивлагчдад талархлаа илэрхийлье. Бид та бүхний өгсөн хандийг одоогийн байдлаар огт хөндөөгүй үүсэлд хадгалж байгаа. Яагаад гэвэл бидний хандивын гол нь олон улсын шүүхэд Монголын энэ байгалийн баялагийг дээрэмдэж хулигдаж авч байгаа. Дээрээс нь мөнгө хөвлөж байгаа. Дээрээс нь одоо ард иргэдийн төртөө дорд үзэж байгаа энэ оюутлогоо компани одоо хөрөнгө оруулагч нэртэй мөнгө хөлж ротетан бид олон улсын шүүхэд өгөхөд бидний хандив олчлон зарцуулахад гол зарчмаа тавьж байгаа учраас та бүхэн өгсөн хандив өнөөдөр хүртэл нэг шиг хөдлөөгүй үүсгэдэд ингээд байжээ. За бид энэ хийсэн ажлаа чадлах ярээр өөрсдийнхөө одоо санхүүгийн боломжоор ингээд явуулж байна. За мэдээ бид үүнд гүйцэгдэн нэгэн тэтгэврийнх нөгөө хоёрын сэтгүүлч бид ямар нэгэн том компани байхгүй учраас бид хандив руу орох байх. Орсонд бид энэ оюу толгой баялагын эзэдийнхаа үндсэн ажил зарцуулах нөхөс өөр ямар нэгэн ажил зарцуулахгүй гэдэгт одоо манай хандив төрчид бидэнд итгэж найдаж дэмжиж байгаа бүх хүмүүс бүрэн дүр ихтэй байгаарай гэдгийг бас энэ хэлхийг хүсэж байна. За тэгээд бид чинь за ингээ ер нь нэг зүйл хэлээд байгаа юм уу тийм. Тэгээ ер нь бол бид аль болох энэ хандив мөнгө рүү хүрэхгүй бүх нөөц болцоогоо дайчилж одоо жишээлбэл уриалаа оцсон хийхдээ одоо хэдүүлээ хамгийн энгийнээр хий, хамгийн хамтхан картон цаас олъё. За тэгээд ингээд өөрсдөө бичиж, тийм гоё бичих албагүй ер нь мэдээлэл хүргэх нь чухал. Яаж мөнгөгүй байж болох вэ? Одоо яаж мөнгөгүй дээр олон хүмүүс хандиваа одоо энэ мэдээллүүдийг хүргэх үү? Англи болон монгол хэлээр. За тэгээд энэ дизайнерын хэмээр хэлэх үү? Яах вэ? Бид нар туслах юм юу вэ гэж ингээд бүх юмыг аль болох ингээд олон түмнийхээ хүчээр аль болох мөнгө зарахгүйгээр хийх ийм чиглэлүүд ажиллаж байгаа. За тэгээ ямар ч байсан бид ийм
иймэрхүү албан бичгүүдээр харьж энэ албан бичиг бол дараа нь түүх болж үлдэнэ. Хин ямар хариу өгсөн, хин ямар байр суурьтай байсан гэдг нь гарын үсгтэйгээ ингээд бүх юм түүх болж үлддэг. Бидний тэмцлийн түүх бас энэ албан бичгээр үлдэнэ. Тэгэхээр энэ албан бичгүүдэд хариуцлагатай хандаж хариугаа өгөөсэй гэж хүсэж байна. Ялангуяа 126 гişүү. Одоогоор 10 хүрэхгүй ундаа 6 хон өгсөн байна шүү дээ. Тэгэхээр энэ бол Монголд түүхэнд үлдэх зүйл шүү. Албан бичгүүдэд хариугаа хариуцлагатайгаар өгөөсэй гэж хүсэж байна. За бид нар энэ бичиг явуулсны хүчин за нэг зүйл мэдэж авлаа. Тэр бол ямар ч гэрээ хэлцээр албажаагүй албан ёсны байдлаар тоо гараагүй байна. За энэ ерөнхийдөө бас чиглэл мэддэг байсан. тийм. Чиглэлийн хүү буурлаа мэж мэддэг хэлбэрээр. Хоорч байсан шүү. За тэр чинь бол ямар ч тоо байхгүй. Биднэрт одоо хийх тоогүй байгаа юм байна. Тэгэхээр бидний нөгөө шаардлага нэгдүгээр ерөөсөө том ажлын хэсэг гаргаж энэ асуудлыг цогцоор нь бүхлээр нь авч үзье. Зөвхөн менежментийн төлбөр, зөвхөн зээлийн үгийн төлбөр дээр ярихгүй гэдэг энэ байр суурьнд хатуу байгаа. За хоёрдугаар энэ бүх мэдээллийг одоо өгөх зорилготой хилцүүлгийг хамтарсан хилцүүлгийг яа гэж засгийн газар тавьсан энэ хүсэлтэндээ хэвээрээ байгаа. За ингээд албан бичгүүд ирэхээр бид нар тоотой албан бичиг ирэх шаардлагатай. Яг бид нар тоо хүссэн. За энэ тоон дээрээс маш олон зүйл тодорхой болно. За ингээд КОП 17-гийн үеэр бид нар ингэж ажиллах хүсэлтэй байгаагаа ингэж илэрхийллээ. Тэгээд энэ удаагийн лайвыг ажиллана. За гарцаагүй ажиллана. За бид нартай хамтарч ажиллана гэж хүссэн хүмүүс байгаа. Тэр хүмүүс маань холбогдоод за хэдний өдөр одоо бид тодорхой хугацаанд айзан ажиллаж гэсэн бид дуудангууд тэгээд та бүхэн маань ирж бас туслаарай. За мөн хэлсэнчлэн за одоо энэ олон гадаадныханд тараах юм одоо материалын дизайныг одоо хэвлэлийн дизайныг хийж өгөх тийм хүмүүс байвал за санаагаараа 5 10 чамаагүй 100 чамаагүй ингээ хэвлээд өгөх тийм боломжтой хүмүүс уулаас бидэнд таалдуулаарай гэж ингэж хүсээд тэгээд энэ удаагийн лайв өндөрлөё. Тэгээд дараагийнхаа мэдээллийг бид нэр хот хоёр ингээд лайваараа шуурхаа хүргээд явах болно. За баярлалаа. За ингээд намайг ажил хэлээ. За ингээд